Эрх музикч та бүгдийнхээ амраг айлтгая. Эх орны төлөө нэвтрүүлгийн шинэ дугаар эхэлж байна. Монгол Улсын ерөнхийлөгч энхийг сахиулагч нартай цахим уулзалт хийлээ. Бэлтгэл хурандаа Жамбалжав төрийн сойрхол хүртлээ. Агарын цэргийн командлын 2021 оны үйл ажиллагааны төлөвлөлт. Зэвсэг түвшний тэргүүний офицерын талаарх сурвалжлага. Цэргийн албан хаагчийн бүх нийтийн бэлэн байдлын үед гүйцэтгэж байгаа үүргийн талаарх мэдээллийг хүргэхээр бэлтгэлээ. Энэ 7 хоногт Монгол Улсын ерөнхийлөгч, зэвсэг түвшний ерөнхий командлагч, эх орноо төлөөлөн ажиллагааны газар орнд үүрэг гүйцэтгэж байгаа цэргийн багуудтай захимаар холбогдлоо. Яг одоо ажиллагааны газар орнд нэгдсэн үндэсний байгууллага болон НАТОгийн 7 ажиллагаанд нийтдээ 1116 цэргийн алба хаагч үүрэг гүйцэтгэж байгаамаа. Уулзалтын эхэнд Монгол Улсын ерөнхийлөгч Баттулах энхийг сахиулагчдад цагаагчийн өхөр жилийн сар шөнийн мэндийг дэвшүүллээ. Түүнчлэн цар тахлын эрсдэлтэй нөхцөлд албан үүргээ амжилттай гүйцэтгэж байгаад зэвсэг түвшний ерөнхий командлагч болон Монголын ард түмний нэрийн өмнөөс талархаж байгаагаа илэрхийлсэн юм. Өнөөдрийн байдлаар нэгдсэн үндэстний байгууллагын мандаттай энхийг сахиулах болон олон улсын цэргийн ажиллагаанд зэвсэг түвшний 1100 орчим цэргийн алба хаагч үүрэг гүйцэтгэж байна. За цэргийн албан хаагч та бүхэн бол Монгол улсын үндэсний аюулгүй байдал болон олон тулгуурт гадаад бодлогын салшгүй нэг хэсэг нь та бүхний үүргээ амжилттай биелүүлж байгаа өдөр бүрээр эх орны чинь аюулгүй байдал баталгаажж байгаа гэдгийг бас онцлон тэмдэглэмээр байна. Монгол улсын зэвсэг түвшин 2002 оноос эхлэн Ирак, Афганистан, Гүрж, Косово, Этиоп, Чад, Баруун Сахар, бүгд найрамдах ардчилсан Конго улс, Судан улсын Дарфур муж, бүгд найрамдах Өмнөд Судан улс, Судан улсын Аби муж, бүгд найрамдах Йемен зэрэг улсуудад явагдсан ажиллагаануудад давхарцсан тоогоор 19300 орчим цэргийн алба хаагч үүрэг гүйцэтгээд байгааг нь 700 гаруй нь эмэгтэй цэргийн алба хаагчид юм. Нэгдсэн үндэстний байгууллагаас энхийг сахиулах ажиллагаанд эмэгтэй цэргийн алба хаагчдын оролцоог нэмэгдүүлэх талаар сүүлийн жилүүдэд анхаарах болсон бөгөөд манай улсын хувьд анх 2006 оноос эмэгтэй цэргийн алба хаагчид хөлийн чандад үүрэг гүйцэтгэж эхэлжээ. Ингэснээр өнөөдрийн байдлаар нэгдсэн үндэстний байгууллагад цэрэг хандивлаж байгаа дэлхийн 126 улсаас Монгол улс эмэгтэй энхийг сахиулагчдын тоогоороо 17 дугаар байрт эрэмблэгдэж байна. Монгол улсын анагаах ухааны салбарт жинтэй хувь нэмэр оруулсан цэргийн төв эмнэлгийн зөвлөх эмч, хүний гавьяат эмч, бэлтгэл хурандаа Жамбалжав Монгол улсын ерөнхийлөгчийн зарлагаар төрийн сойрхол хүртлээ. Тэрбээр анагаах ухааны дэд сургуулийг 1972 онд дүүргээд 1982 онд Ленинград хотын цэргийн хүмүүлгийн академид суралцж докторийн зэрэг хамгаалжээ. Улмаар 1990-ад оны эхээр Монгол Улсын их сургуулийн англи хэл судлалын ангийг төгсөж, дараах нь Америк нэгдсэн улсын Батлан хамгаалах яамны англи хэлний институт, Америк нэгдсэн улсын Хураа замын цэргийн академид тусгай мэргэжлийн дамжаанд суралцж байхдаа эргэтэн шилжүүлэх мэс заслыг анх удаа харж дагалдангаар ажиллах болжээ. Тэр үеэс анагаах ухааны салбарын энэ ололт амжилтыг эх орондоо нутагшуулах зорилго тээх болсон гэдгээ хэлж байлаа. Тэрээр анагаах ухааны салбарын дэвшилтэд нарийн технологи болох эд эргэтэн шилжүүлэх суулгах эмчилгээг эх орондоо нутагшуулах ажлыг 1996 оноос эхлүүлэн амжилттай хэрэгжүүлж 233 хүнд бөөр шилжүүлэн суулгах эмчилгээ хийж хүн ардынхаа эрүүл мэнд, амь насыг авран хамгаалах үйлсэд жинтэй хувь нэмрээ оруулсаар байна. Анагаах ухааны салбар өнөөдөр эмчилгээнд ердийн маягаар нэвтрээд байж байна. Тэгээ одоо багийн эмчгээд нэг цөөхөн эмчнэр байгаа. Цөөхөн хэдэн эмчнэр одоо 8 эмчнэрд одоо өчигдөр төрийн шагнал өглөө. Энэ төрийн шагнал бол бид юу гэж үнэж яаныг бол бидний бүтээлд өгч байгаа шагнал гэж үзэж байна. Энэ бол бүтээл. Тэгэхээр би цэргийн судалд ажиллаж ирсэн он жилүүд бол миний амьдралын түүхэнд салшгүй байсан. Цэргийн төв эмнэлгээс амьдралынхаа ханыг ол суусан. Ингээд одоо түүхтэй юм аа. Цэргийнхаа гоо судлалын одоо өнөөдөр сайхан болж байна. Эмчилгээ үүсээ сайн болж байна. Өнөөдөр бас аюултай халдвар төвчөнтэй тэмцэж тулдаж байна. Тэр цэргийн гоо судлалын үүрэг бол дайм байлдаан гамшиг осол нийтийг хамарсан аюул гамшигын үед л яадаг энэ үүргэн ариун үүргэн сайн биелүүлж байна. Биелүүлж 100 жилийнхэн аг огтох гэж байгаа энэ үед одоо манай мөрдөс нэгт нөхөд маань одоо тэнд хатуу шөрөн амь хайрлахгүй ажиллаж байгаад бол баярлж байна. Цэргийн гоо судлалынхаа эмч, сувлагч нийт бүрэлдэхүүнд би хайртай шүү. Та нарынхаа төлөө сэтгэл зүрхээрээ
одоо хамт байгаа шүү гэдгээ би энэ одоо 100 жилийн өгцсөн ажилд амжилт хүсээд ёрөөё гэж бодож байна. Цэргийн эмч нар эмчийн тангарагаас гадна цэргийн тангараг өргөдөг онцлогтой. Энэ нь ямар ч тохиолдолд бэлэн байдлаа хангаж хүнд үед өчүүхэнч тайлбар тавих эрх байхгүй гэсэн үг. Эмч хүн гэхээсээ илүү цэрэг хүн учир зөвхөн ахлах даргын тушаалд өрөг гүйцэтгэдэг. Тиймээс бидэнд мэдэхгүй чадахгүй гэдэг үг ашиглах эрх байхгүй хэмээн тэрээр хэлсэн юм. Бид нэвтрүүлэгтээ 2021 онд Батлан хамгаалах салбар зэвсэгдэхүйчин хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажил арга хэмжээний талаарх мэдээллийг цуврал ярилцлагаар үзүүлж байгаа байлээ. Энэ удаад бид зэвсэгдэхүйчний агаарын цэргийн командлагч бригадын генерал Инх баяртай ярилцах болно. Агаарын цэргийн командлын тухайд 2021 онд ямар бодлого зорилтуудыг төвшүүлээд байна? Төвшүүлсэн бодлого зорилтын хүрээнд хийгдэхээр төлөвлөсөн ажил арга хэмжээний тухай ерөнхий мэдээллийг та үзэгчтэй өгөөч. За агаарын цэргийн командл 2021 онд за зорилт дотор олон зорилтууд бий. Тэгээд энэ зорилтууд дотор бол бас онцлог юмнууд бий. Ялангуяа шинжлэх ухааны технологийн олон амжилтуудыг өөрсдийнхөө нөөц бололцоогоор энэ сургалт альдааны жижигүүлэлтүүд бус үйл ажиллагаатай үндсэн хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд чиглэгдсэн үйл ажиллагаатай холбоотой ажиллагаа явуулахад бас нэвтрүүлэхэд анхаарал хандуулж байгаа. Зүгээр энэ цар тахал гэдэг одоо 20 цэрийн дэглэм гэдэг ингээ явахаар зэрэг дэвшүүлсэн зорилт бол хэрэгжихгүй хүн дээрх энэ асуудал бол байна л да. Гэхдээ хэрэгжихгүй биш хэрэгжүүл нь ямар нэгэн байдал. Гэхдээ аль болох одоо олон зайнаас цагим хэлбэрээр за аль болох бүрэлдэхүүн хоорондоо харьцах асуудал багасах байдлаар зохион байгуулах онцлогуд байгаа. 2021 он салбарын хэмжээнд төдийгүй улс орны хэмжээнд түүхэн тэмдэглүүлжтэй олон ой тохиож байгаа. Тус ойд агаарын цэргийн команд болоо түүний харьяа анги байгууллагууд ойдоо зориулсан ямар ажил арга хэмжээг хийхээр төлөвлөж байна вэ? Түүхэндээ нисхийн том дивизтэй байсан зэвсэгтүүч шүү дээ. Монгол улс бол 30-40 онд бол дэлхийн 2 дугаар дайны үед Монголын зэвсэгтүүчинд Монголын ардын цэргийн одоо дугаар дивиз гэж нисхийн дивиз байдаг байлаа. Тэгэхээр зэрэг бол том түүх байгаа. За эдгээр энэ аваа огтад түүхийн одоо энэ бол байгаа гэдэг одоо гаргаж ирж тавих бие бүрэлдэхүүндээ сурталчлах хүмүүс ард иргэдэд сурталчлах талаар бол олон ажлууд төлөвлөсөн байгаа. Өнгөрсөн оны тухайд Батлан хамгаалахын сайд агаарын цэргийн командлал болон түүний харьяа анги салбарууд дээр ажилласан байдаг. Ингэхдээ ирээдүйд хийгдэхээр төлөвлөсөн ажлуудаа тоцтгосон. Чухам ямар ажлууд хийгдэхээр яригдаж байгаа вэ? Төсөл хөтөлбөрүүд, Женштаун даргын зөвлөл, сайдын зөвлөлд одоо ингээд бусад одоо шийдвэр гаргах төвшөнд бол саналаа төслүүдэд танилцуулаад тодорхой хэсгийг энэ жил одоо шийдвэрлэхээр нэлээд их одоо хөрөнгө мөнгөтэй холбоотой асуудлыг зэвсэгтвчний хөгжлийн сангаарч мөнгө шийдвэрлэхээр урагшаалгаж байна. Энэ дээр бол автоматжуулалттай холбоотой агаарын цагийн байдлын мэдээллийг одоо дамжуулах, боловсруулахтай холбоотой автоматжуулалттай холбоотой радиолокаци станцуудыг тоон систем шилжүүлэхтэй холбоотой. За тэгээд бусад одоо байлдааны жижүүрэлтэй холбоотой холбоо удирдлагын системийг одоо арай өөр байдлаар одоо авч үзэхээс эхлээд хийж байгаа юмуд байна. Энэ онд төдийгүй ирэх жилүүдэд алслагдсан цэргийн анги салбарт байгаа цэргийн алба хаагчдаа чиглэсэн нийгмийн хамгаалалт тал дээр нь дөрвтэй ямар ажил арга хэмжээ хийгдэхээр төлөвлөсөн байна вэ? Жил болгон бид ямар нэгэн хэлбэрээр одоо байр орон сууц одоо залуучууд бол хөдөө яваад ажиллах сонирхолтой байна шүү дээ. Хөдөө хаанч авчаар ахлагчнаа залуучууд бол ажиллах. Очоод орох орон сууцны асуудал хүнд байдаг. Эсхийгэр одоо бариад айлаа хашаад суултаа байвал одоо янз бүрийн асуудал. Тийм учраас байр орон барих 8 айлын сууцнууд, 4 айлын сууц. За орон нутгаас одоо нутгийн өмчөөс манайд одоо шилжүүлэх одоо янз бүрийн барилга байшингуудыг зарчлаад хүмүүсээ оруулах гэсэн бодож байгаа юм байна. Энэ лавл нэг 2 салбарт биднээс байр байшингийн асуудал байж байна. Нийгмийн хамгаалалттай холбоотой асуудлууд бол бидний бас л одоо хойшлуулшгүй нэг зорилтын хүрээнд явагдаад байна. Өнгөрсөн онд агаарын цэргийн командл болоод түүний харьяа ангиудын дунд команд штабын томоохон сургуулиуд үргэлжилсэн. Энэ сургалт энэ онд үргэлжлэх үү? За ер нь бол тавигдж байгаа төр засгийн удирдах
дээд командлаас тавигдж байгаа үүргүүдийг бид хэрэгжүүлэхэд бол сургалтуудыг тогтмол яваа. Сургалтын хамгийн үр ашигтай хэлбэр бол команд штабын сургууль, тактикийн хэрийн сургуулиуд байдаг. Өнгөрсөн жил бид нэгдсэн команд штабын сургууль, 2 ангитайгаа команд штабын сургууль явуулаад нэг том нэгдсэн тактикийн хэрийн сургууль явуулсан. Тэрнгээр олон асуудлуудыг туршиж өгдсөн. Энэ жил дахиад явуулна. Тэр сургуулиудаар дахиад туршиж хийх бодож байгаа юмнууд байгаа. Тэр техник, технологийн шинжилгээ түрүүн би ярьсан. Тэр асуудлуудыг тактикийн сургуулиар туршаад үзчихдэг. Тэгээд олон хөдөөний салбаруудад, анги салбаруудыг хамруулж агаад тодорхой бүрэлдэхүүнийг оролцуулж агаад ингээд туршаа явцдаг. Тэгээд энэ юм бол үргэлжилнэ. За баярлалаа. Агаарын цэргийн командын тухай дээгнүүд хийх тэр төлөвлөсөн ажил арга хэмжээний тухай ерөнхий мэдээлэл үзэгчтэй өгсөн эрхэм танд баярлалаа. За үргэлжлүүлэн Монгол Улсын зэвсэгт хүчний 2020 оны тэргүүний офицер залуугийн сурвалжлагыг үзэгч та бүгдтэй толилуулах гэж байна. Тэрээр ажлын гараагаа 2018 оноос эхлүүлсэн хэдий ч агаарын цэргийн командын шинжиллийн ажилд гар бие оролцож байгаа ийм залуу боловсон хүчин удирдлага хамт олонны итгэлийг зүтгэлээр хариулж буй цэргийн албаагчийн тухай сурвалжлагыг нэвтрүүлгийн хэсэгтээ үзүүлье. Намайг тунгалан ташигддаг Монгол Улсын зэвсэгт хүчний тэг 65 дугаар ангийн тоон систем автоматжуулалтын албанд электроник инженерээр ажилладаг. Тэргүүний офицер тайшрын тухайд анх 15 настайдаа Орос улбаны улсын цэргийн сургуульд анхны кадетуудын нэг болон элсэн орсноор цэргийн мэргэжилтэн болох суур үндэс тавигджээ. Монголын анхны 20 кадетуудын нэг болоод Орос улбаны улсын Омск хотын Омскийн кадетийн корпуст нэг салаа болж бид нар суралцж эхэлсэн. Тэгээд хоёр улсын яамдуудын гэрээний дагуу бид нарыг Екатеринбургийн Суворин цэргийн сургууль руу дараа нь шилжүүлсэн. Оросын холбооны улсын Екатеринбург хотын Суворовын цэргийн сургууль 1943 онд үүсгэн байгуулагдаж олон мянган эх орончид цэргийн сууд зүтгэлтнүүдийг бэлтгэн гаргасан дэлхийд томоохон тооцогддог сургууль юм. Тус сургуульд 2011 оноос монгол хүүхдүүд суралцж эхэлсэн бөгөөд анхны төгсөгч Суворовчдын нэг нь нэвтрүүлгийн оролцогч Тайшир юм. Өсвөр насаас эхлээд Суворин цэргийн сургууль анхны Монголын кадетууд гэж явж исэн. Суворовчууд гэж ярьдаг. Тэгээд энд суралцсанараа би маш их олон давуу талыг өөртөө авсан гэж ойлгодог. Багийн электроинженерийн чиглэл сонирхолтой байсан нь түүнийг Санкт Петербург хотын Мажоскийн нэрэмжит цэргийн сансрын академид автоматжуулсан системийн удирдлага мэргэжлэр суралцах шалтгаан болжээ. Суралцах хугацаанд амжилттай суралцахын зэрэгцээ, мэргэжлийн олимпиад, шин санаа, шилдэг техник, технологийн үзэгсэлэнд өөрийнхөө бүтээлүүдээр удаа дараа амжилттай оролцож, урлаг, спортоор үеийн нөхдөө манлайлсан хөдөлмөрч хичээнгүй оюутан байжээ. Уйггүй хөдөлмөр бүтээлч хандлага нь түүнийг сургуулаа улаан дипломтой төгсөхөөс эхлээд сайн мэргэжилтэн болоход нь том түлхэгц өгчээ. Баримталдаг байсан нэг тийм 3 зарчим байдаг. Нэгт эхэлсэн бол ер нь бол нөгөө нэг дуустал нь явдаг. Хоёрт нь болохоор мэдхгүй бол мэдхийн төлөө хичээдэг. Гуравт нь бол хэрвээ тэр хүн мэдхгүй байвал би тэр хүнд ямар нэгэн аргаар тэр хүнд заах, ойлгуулахыг их хичээдэг. Академи төгсч хурж ирээд зэвсэгчний 353 дугаар ангийн 320 дугаар дивизонд томилогдоод ажиллаж эхэлсэн. Агаарын цэрэг нь Монгол Улсын агаарын орон зайд хяналт тавих хамгаалах үндсэн үүрэгтэй. Энэ цагт тусалбарт техник технологийн шинжилгээ хийгдэх зайлшгүй шаардлага бий. Үүнийг ч төр засаг ойлгон дэмжиж шинжиллийн ажлыг шат дараатаагаар хэрэгжүүлж эхлээд байна. Шинжлэх хүрээнд хэрэгжиж байгаа хэд хэдэн томоохон төслүүдэд нэвтрүүлгийн оролцогч Тайшир гар бие оролцжээ. Бид 2018 оны 9 сараас хойш хамтарч ажиллаад өнөөг хүртэл хамтарч ажиллаж байна. Тэгээд манай шилдэг офицер Тайшир бол програм электроникийг аль алийг одоо хостуулан суралцаад хийж чаддаг
шилдэг залуучуудын маань нэг Манай анхны бүтээл буюу G2LT гэж анх нэрлэгдэжсэн төхөөрөмж байгаа. Агаарын цэргийн харьяа анги салбаруудаас мэдээлэл хүлээж авах хоорондын холбооны ер нь асуудлыг шийдэх тийм төхөөрөмж байсан. Монгол Улсын агаарын орон зайд хяналт тавих зэрэг үндсэн үүргээ биелүүлэхэд мэдээллийг цаг мөчтэй уралдан хурдан шуурхай солилцох зайлшгүй шаардлага тавигддаг. Агаарын давтлагаас хамгаалах хэлтсийн цэргийн албаагчид харийн анги салбараас ирүүлж байгаа агаарын цагийн байдлын мэдээллийг шуурхай хүлээн авах, дамжуулах, харилцан солилцох үйл явцыг автоматжуулахад зориулсан програм хангамжийг зохион бүтээж, патентжуулахаас эхлээд тоног төхөөрөмж зохион бүтээх, тэдгээрийн туршилт, судалгааны ажлууд болон үйл ажиллагаанд нэвтрүүлэн ашиглалтад хүлээлгэн өгөх зэрэг ажлуудыг гар сэтгэл нийлсэн хамтран зөвтгөгчтэйгээ амжилттай хэрэгжүүлэн ажиллаж байна. Дотоодын бололцоогоо ашиглаад ер нь ингээд програм хангамж, техник төхөөрөмж бүх юм өөрсдөө ер нь бол аль болох өөрсдөө угсарч, өөрсдөө бичиж бүх юм хийж байгаа болохоор цаашдаа хэрэглээ нь урт байх байх гэж бид нар бодож байгаа. Энэний одоо хамгийн гол төлөөлөгч болсон цуурай төхөөрөмжийг хамгийн анх програмаа бичээд эд ангиа сонгоод явхад таашаар бол голлоо үр гүйцэтгэсэн байгаа. Хамгийн анхны туршилт ингээд амжилттай болоод цаашаа ингээд дэлгэрүүлээд хүмүүс дэмжээ, цаашаа ингээд энийг төслүүлгээд ингээд бүх агаарын цэргийн анги салбаруудад хангах ингээд шатандаа хүрсэн айгүйх тийм маш таатай мэдрэмж авсан. Үүнээсээ цаашлуулаад тэгээд ер нь агаарын цэргийн мэдээ дамжуулах хоорондын юуг ер нь автоматжуулах эсвэл ямар нэгэн байдлаар ингээд цаг хугацааны хоцролыг багасгах тийм зорилго тавьсан байгаа. Тэрхүү цурай эмэх төхөөрөмж нь Батлан хамгаалахын сайдын 2019 оны шинжлэх ухаан технологи, инновацийн шилдэг бүтээлд зэвсэглэл техник технологийн төрөлд тэргүүн байр эзэлжээ. Батлан хамгаалах салбар зэвсэг түвшний удирдлага, шин залуу боловсон хүчнээ ийхүү дэмжиж байгаа нь түүнд илүү ихийг хийх хүсэл эрмэлзлийг нь төрүүлжээ. 2020 оны агаарын цэргийн нэгдсэн тактикийн сургуультаар бид нар шинэ програм туршиж үзсэн байгаа. Агаарын цагийн байдлын тухай мэдээг дамжуулах, дүрслэн үзүүлэх, цахим хэлбэрээр харуулах гэсэн зорилго тавиад ажилласан. Түүнийхээ үр дүнд бид нар бол ерөөхдөө хүрсэн гэж ойлгож байгаа. Өмнө нь бид нар ингээд целлулоидын планшет авч гараад тэрэн дээрээ ингээд гараараа зурж бүх юмаа ингэж хийдэг байсан бол одоо бид нар зөвхөн компьютер дээр програмын тусламжтайгаар тэр бүхнийг хянах, гарч ирэх, дүрслэн үзүүлэх бүх юмыг хийсэн. За хатлах төслөгч таашрын хувьд өнгөрсөн хугацаанд энэ зэвсгэл техникийн шинжилгээг эрчимжүүлэх, аналог системийн станцуудыг тоон систем шилжүүлэх, цээлийн мэдээллийг дүрслэн үзүүлэх, дамжуулах, мөн Phoenix холбооны станцыг зохион бүтээхэд гар бие оролцсон ажиллаж байна. Арлаг төслөгч таашрын хувьд бол хүний хувьд бол их даруухан. За ажлын мэргэжлийн хувьд бол өгсөн үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь бүрэн биелүүлдэг. Банк шинийг эрэлхийлж ажилладаг. Манай бас хэлцэн тэргүүний авцар юм аа. Ийхүү Монгол Улсын зэвсэгт хүчин ирээдүйд ажиллах боловсон хүчнээ дотооддоо бэлтгэхээс гадна дэлхийн өндөр хөгжилтэй улс орнуудад бэлтгэж, эдгээр өндөр түвшинд бэлтгэгдсэн олон зуун залуу боловсон хүчнүүд өнөөдрийн зэвсэгт хүчний хүчийг зузаатгаж, орчин цагийн зэвсэгт хүчний чих хандлагыг тодорхойлж, ажиллаж хөдөлмөрлөж байна. Тэдгээр залуусын төлөөл бол электроникийн инженер Тунгалгийн таашир юм. Сонирхолтой хүмүүс зөвхөн энэ мэргэжлэр ажилладаг гэж би ойлгодог. Тэгээд би болохоор Монгол Улсын зэвсэг хүчиндээ энэ мэргэжлэр ажиллаж байгаа. Тэр дундаа агаарын цэргийнхаа зэвсэглэл техник технологиг ерөнхийдөө шинжлэх, сайжруулах тал дээр ингэж зорилго тавиад ажиллаж байгаа нь ер нь бол миний хувьд айгүй тийм өөр гэх юм бахархах тийм хүсэл төрдөг. Игнэгт нэгдэн нэгтрхэн хүрээ дуудлагаар Эбимбат хүрээг үүсгэж энхийн алтан жаргал нарны доор Эрдэнийн алтан соён бот далбаага мандуулсан
Монгол цэрэг. Эрдэнэ төлөвийн алтан жолооноос эрчит техникийг эзэмшин хөлөглөж уудам огторгүй хийгээд уужим газрын савсалгад ганцхан заяасан эх орноо эргэх дөрвөн үлрэнд нүд цавчлгүй соргогоор манах мөнхийн тангараг өргсөн эрэлхэг Монгол цэрэг. Идэрхэн ирсэн намаар ан өмгөөлж эрхэж лөө ирээдүй хойч инээд баясал элэг бүтэн амьдрал өвс соёл энэ цагийн жаргал баярыг дархалсан Монгол улсын зэвсэг түвшний 100 жилийн ай. Бид эх орноо дайын дэлхийд тунхаглан зарлаж олон улсад энхийг сахиулж орчин цагийн бүтээн байгуулалтыг цогцолон өвөг дээдсийнхэн алтан сургаалаар замнан өнийн ирээдүйн өнгөж явхааг баттгнам. 3-р сарын 18 Монгол цэргийн баярын өдөр. Монгол улсын зэвсэгт хүчин энэ үртэд бүхийг өггүй догшин хар сүлдний дагшин их хэмэр эгнэгт ивэх болтугай. Эх орны төлөө нэвтрүүлэг та бүхэнд үргэлжлэн хүрч байна. Гамшигаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгжилсэн энэ цаг үед төрийн захиргааны болон төрийн тусгайлсан чиг үүргэхийн байгууллагын 15,184 ажилтан алба фактчид үүрэг гүйцэтгэж байгаа хэлээ. Тэдний нэг бол зэвсэгчний тээврийн хяналтын албаны мэдээлэл судалгааны мэргэжилтэн Цагдаагийн Ахмад одоо 2 юм а. Түүний нэг өдрийн ажил үүргийн талаарх сурвалжлагыг эрхэм үзэгч та бүхэндээ хүргье. Намайг Цагдаагийн Ахмад одоо 2 гэдэг. За би зэвсэг түвшний тээврийн хяналтын албаны мэдээлэл судалгааны мэргэжилтнээр 2019 оноос хойш 2 дахь жилдээ ажиллаж байна. Манай зэвсэг түвшний тээврийн хяналтын албаны үндсэн үүрэг бол батлан хамгаалах салбарын хэмжээнд зам тээврийн гэмт орог ос зөрчлөөс өртсөн сэргийлэх. За мөн батлан хамгаалахын яам зэвсэг түвшний жанжиш 5-ын гадаад харилцаа хамтаа хилдэн шугамаар нэсэн зорчиж зөвлөлөгч. За мөн олон улсын хамтарсан хээрийн сургуулиуд анги байгууллагын хээрийн дадлага сургуулийн үед зам хөлгөөний аюулгүй байдлыг хангах үндсэн чиг үүрэгтэй. За зэвсэг түвшний тээврийн хяналтын алба нь 1971 онд батлан хамгаалах сайдын тушаалаар анх байгуулагдсанаас хойш энэ жил түүхт 50 жилийнхаа нуурыг үзэж байгаа байгууллага байна. Зэвсэг түвшний жанжиш 5 Цагдаагийн ерөнхий газрын хооронд байгуулсан хамтран ажиллах гэрээний дагуу тээврийн цагдаагийн албанаас хариуцуулж өгсөн. Офицеруудын ордон цайз гэх зэрэг постуудад хяналт шалгалт хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулдаг байгаа. За яг одоо би бол гамшигаас хамгаалах бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдал зэрэгцэнтэй холбоотойгоор улсын онцгой хэмжээний шийдвэрийн дагуу тээврийн цагдаагийн албанаас хариуцуулж өгсөн офицеруудын ордонд үүрэг гүйцэтгэж байна. Анх батлан хамгаалах яамны харьяа нэгжид энгийнээс нь цэргийн цол хүртлээ автлаа ажилласан. За түүнээс хойш зэвсэг түвшний техникийн дугаар ангид салаан цагч хийж ялаа. Зэвсэг түвшний 300 дугаар ангид батальоны техник офицероос нь батальоны техникийн орлогч хүртлээ ажиллаж байгаа тос албан дээрсэн. Угаасаа тэгээд миний мэргэжил автын мэргэжилтэй болохоор энэ албар руу ер нь орё гэсэн бодол юу анханасаа надад байсан. Тэгээд 2019 онд тэгээд жанжтай оноргон тушаалаар тос албанд мэдээлэл судалгааны мэргэжлээр томилогдоод одоо ингэ ажиллаж байгаа. Улсын хэмжээнд гамшигаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэг шилжүүлсэнтэй холбогдуулан иргэн та хүн сэмтэрээгээ худалдан авах, эрүүл мэндийн үйлчилгээ авахад бусад тохиолдолд гэрээсээ гарахгүй байх. Цэрэг албанд ороод тангараг өргөө цэрэг тангараг өргөсөн хүн бол тэгээд бүх юм тушаалаар байдаг. Өглөөний 6 цагаас өчийн 22 цаг хүртэл гудамж заанд үүрэг гүйцэтгээд орой буугаад шөнө үүрийн 5 цагт 6 цагт буцаад гарахад бол ямар нэгэн тэр шаах ядрах албандаа хариуцлахгүй хандах тийм л өрөөсөө байдгүй. Би өөр энэ мэргэжилтэй айгуу дуртай.
За годон замд хяналт шалгалт төлөвлөгөөний зохицуулалтын үүрэг үзэж яхад зөрчлөө жолооч нар их байна. Уцаар ярьж явж байна. Хамгаалах ус хэрэглээгүй байна. За хүүхдээ жишээ нь өөрийнхөө бүсийг үүсэлчээд хүүхд буюу хажуудаа явж байгаа зорчигчтойгоо бүсийг зүүлэгдэг. Тэгээ энэ яаж нэгээр хүмүүс жолоочор ерөөсөө нэг торгуулахаас л их айдаг юм уу? Энэ нь бол цаа чанартай торгоод байгаа юм биш ээ. Авцаар ярьж явж байгаа тэр хүн анхаарлан царилаад зам төрөө бол гаргачих вэ. Зам төрөө бол зөвшөлт гарлаа гэхэд хамгаалах ус хэрэглээг болмоос илүү ноцтой гэмтэж бэртэх вэ. За дээр нь согтуугаар тээврийн эсэл бол маш их жолооддог. Жолооч нар маань. За согтуугаар тээврийн эсэл жолоодсон жолоочийг иргэнийг зогсоогоод шалгаад саатуулаад ингэж байгаа нь миний хувьд бол Эрдэнэтүний аймнаас за цаашлаад эд хөрөнгийг хамгаалж байгаа юм болов уу гэж хувь хүнийгээ талаас бол тэгж боддог. За. Энэ нэг хатаа гэсэн хүн боол хийж шаардлагатай болчихлоо би. За. Би практикийн цаг дээр болохоор яг нь сайн шилжүүлээ. За аль юмдаг явах вэ та? Дүүргийн юмдаг дараа. Одоо энэ Тэр Баянзүрх дүүргийн юмдаг уу? За хагалгад орсон хүн. Энэ болохоор энэ яамны хажуугаар дээш өгсөөр хайх гэр харагдаа. За манай гэр бүлийн хүн бол удан дагсан цэргийн хүн байдаг. За надтай адилхан Ахмад цолтой. За Цэцэд түвшний 310 дугаар ангид бэлтгэл хангалттай офицер гэдэг. Адилхан мөрс зүүсэн цэргийн албаагч болохоор ч ерөөсөө тийм бүх ажлын өмнөд ойлгоо шүү дээ. Одоо зарим гэр бүлүүдээс ойлгодог байж магадгүй. Би тэр хувьд бол тийм үл ойлголцох асуудал ерөөсөө байхгүй. Хоёулаа нэг өдөр жижигүртэй ш таарна. Баяр ёслолын үеэр ер нь байн гудамж замд ажилладаг. Манай албаны онцлог ерөөсөө тэр. За бос тосууд бол баяр ёслол гэртээ сайхан ширээ мэрэгээ засаал цуг байж байдаг бол манай албаны хувьд бол миний ажлын хувьд бол ерөөсөө одоо гудамж баяр ёслол болохоор мэдээж хөдөлгөөний эрчим нэмэгдэнэ. Төвчл саадлал их болно. За тийм болохоор миний ажил би бол гудамж замд бол баяр болгоноор бол байга ажилладаг байгаа. Энэ онд түүхт 50 жилийн он тохиож байгаа зэвсэг түвшний тээврийн хяналтын албаны мэдээлэл судалгааны мэргэжилтэн Ахмад Одоёрын ажил үүргийн талаар үзэгч та бүхэндээ онцоллоо. Ард иргэдийнхээ эрүүл аюулгүй амар амгалан амьдралын төлөө төрийн алба хаагчид тэр дундаа төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын алба хаагчид эмч эмнэлгийн ажилтнууд үүрийн гэгээнээс шин бүрий хүртэл шамдан ажилласаар. Иргэн та хариуцлагатай байж үүргээ хэмсэрлэн халдвар хамгаалал орой цэрийн гэгнээ мөрдөөрэй. Маска зүүцгээе. Гараа уцгаая. Цагаан барьцгаая. Маска зүүцгээе. Иргэн бүр хариуцлагатай байж хайртай бүхнээ хамгаалъя. Эх орны төлөө нэвтрүүлгийн 7 хоногийн дугаартай хамтаас үзэгч танд баярлалаа. Дараагийн 7 хоногт шинэ мэдээлэлтэй эргүүлзээ. Түр баярлалаа.